Эрхэм үзэгч та бүхний энэ өдрийн амар амгалан айлтгая. Улсын их хурл авто замын тухай хуулийн шинжилсэн найруулгын төслийг өнгөрөөч сард баталсан. За энэ сэдвээр бид ярилцахаараа улсын их хурлын гишүүн Бат Эрдэнэ студидтэй урьлаа. Таны өдрийн мэндийг хүргэе. За. Жаданбын Бат Эрдэнэ 1983 онд нийслэлийн 75 дугаар дунд сургууль, 1989 онд Оросын улбооны улс Ирхүү хотын Политехникийн дээд сургууль, 1998 онд Монгол Улсын их сургуулийн хууль зүйн сургуулийг эрх зүйч мэргэжлэр тус төгссөн. 1990-аас 1992 онд Оросын улбооны улсын Рибкоп улсын үйлдвэрийн газарт менежер, 1994-өөс 2000 онд Ашид Эрдэнэ хязгаарлагдмал хариуцлагатай компанийн захирал, 2000-аас 2004 онд Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагийн автотээврийн газрын даргаар, 2007-оос 2012 онд Замтээвэр аялал жуулчлалын яамны төрийн нарийн бичгийн даргаар, 2008-аас 2012 онд Монголын төмөр зам төрийн өмчит хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн дарга, 2011-ээс 2012 онд Мят хувьцаат компанийн төлөөлөл удирдах зөвлөлийн даргаар, 2013-аас 2016 онд Булган аймгийн Монгол Ардын намын хорооны дарга, 2016 оноос Монгол Улсын их хурлын гишүүнээр ажиллаж байна. Авто замын тухай хууль 1998 онд батлагдсанаас хойш бас өнөөдөр хүртэл мөрдөгдөж ирсэн. Харин саяхан өнгөрсөн сард улсын их хурл бас шинжилсэн найруулгын төслийг оруулж ирээд бас шинжилэн батллаа. Тэгэхээр бас энэ шинжилсэн найруулгын төслийг бас энэ төсөл ер нь ямар шинэлэг заалтууд оров? Энэ асуултаараас яриа эхлэв. За авто замын хууль маань бол үндсэндээ бараг 20 жил болчихлоо шүү дээ. Тэгэхдээ энэ хугацаанд бол бас өөрийнхөө хуулийнхаа мөн чанарыг бол алдгүй тогтвортой ингээ сайхан яваад ирсэн юм хууль байгаа. Гэхдээ 20 жилийн хугацаанд бол энэ чинь төр засгийн хэмжээнд, эдийн засгийн хэмжээнд нэлээд өөрчлөлт гарлаа шүү дээ. Одоо чинь та бүхний одоо хамгийн түрүүнд харж байгаа замын стандарт юу вэ? Замын одоо ачаал нь юу байгаа вэ? За төр засгийн хэмжээнд төрийн байгуулалтын одоо өөрчлөлтүүд их орж иж байна тийм болохоор энэ дээр бол тодорхой хэмжээний өөрчлөлт орж байгаа. За өөрчлөлтүүд маань юм нь бол мэдээж төрийн байгууллага, төрийн захиргааны төв байгууллага яам. За тэрнээс доошоо бол одоо өнөөдөр аж ахуйн хэмжээнд одоо юуны төрөмчийн уужин төрөмчийн хүрээнд ажиллаж байгаа ийм байгууллагуудын эрх одоо үргийг тусгах. За тэгээд замынхаа өөрийнх нь стандарт. За энэ замыг барьж байгаа байгууллагуудын хувийн хвшлийн байгууллагуудын эрх үүргийн асуудлууд, хяналтын асуудлууд. За үндсэндээ бол замын чанартай холбоотой асуудал. За тэгээд мэдээж замыг хэрэглэгч нь ард иргэд шүү дээ. Ард иргэд тээврийн хэрэгсэл одоо жолоож байгаа юм. Одоо бидний өөрсдөө бид хэрэглэгч болж байгаа. Тэгэхээр энэ үүднээсээ болоод нэлээд тийм заалтуудыг бол нэлээд оруулж ирж байгаа. Ер нь хэр чамбаа хууль болов таны? За ер нь бол бидний өнөөдрийн амьдрал дээр гарч байгаа бүхэл одоо проблем болж байгаа болохгүй байгаа зүйлүүдийг дүгнж яагаад ийшээ бол хуулиуд орууллаа. Улсын их хурл дээр ажлын хэсэг дээр бол нэлээд ярьлаа. За ажлын хэсэг маань бол бас зөвхөн төвчний байгууллагууд, за мэргэжлийн байгууллагууд, дээрээс нь одоо судалгааны байгууллагуудыг нэлээд оролцуулж хэдэн талаас нь үзлээ. За чамбагийн хувьд бол одоо нэг хэсэгтээ бол энэ хэмжээнд явуучих бол болцоотой л гэж үзсэн юм хөл гарлаа. Энэ зам байгууламжийн ашиглалтын хугацаа бас энэ баталгаат хугацааг 3 жил болгож энэ хариуцлагыг чангатгсан гэсэн. Яг хариуцлага үнэхээр бас чангатгаж чадсан уу? Өөрөөр хэлбэл сүүлийн жилүүдэд энэ тавигдсан замуудын чанар стандартын хувьд бол ард иргэд өөрсдөө бараг бидрээ хилүүлдэг мэдчихэж байгаа хэрэг. Тэгэхээр бид өөрсдөө замын хэрэглэгч шүү дээ. Тийм болохоор замын стандарт, замын одоо чанарын асуудлыг бол хамгийн түрүүнд бид нарт одоо санаа зовж байдаг зүйл шүү дээ. Нүдэн дээр эвдэрж байдаг, нүдэн дээр одоо эвдрэл нь харагдаж байдаг. Тэргээрээ бид нэр өөрсдөө явж байдаг. Тийм болохоор энэ хамгийн түрүүнд бидний энэ дотор хууль дотор үзсэн зүйл маань ер нь чанартай холбоотой асуудлыг гаргахыг тавьж. Эдийн засаг өөрөө өсөхийн хэрэг, дэлхийн хэрэг бидний хэрэглэж байгаа одоо эдийн засгийн чадах одоо эдийн засгийн нэг даац маань бол нэлээд энэ замдлууч нь бас орж иж байна. Наадах нь хэд одоо бид нэр тусгай зэрэглэлийн замуудтай байх хэрэг шаардлагатай болж байна. Тусгай зэрэглэлийн хүн даацын машин явдаг ийм шаардлага бий болж байна. Энийгээ дагаа замын чанарыг одоо сайжруулах зүйл орж иж байна. За хамгийн гол нь стандартын дагуу энэ замаа хийж байна гэдэг дээр бид нэр хяналтыг нэлээд сайжруулах шаардлагатай. Стандартын хувьд бол бид нар олон улсын хэмжээнд бол нэлээд яригадад ингэ явчихж байгаа. За тэр стандартынхаа замыг хэрэгжүүлэхдээ хийхдээ барилгын одоо компаниуд маань хэрэг чанартай хийж байна гэдэг асуудал нэлээд гол байх хэвээр. Тэгэхээр энэ дээр чанарын асуудлыг бол 3 жил. Хуучин бол барилгын хуулийг дагаад энэ ер нь бол үндсэн хууль маань барилгын хууль шүү дээ. Барилга байгууламжийн хуулиндаа дагаж энэ замын барилга маань явж идэг, зам барилга маань явж идэг. Тэгэхээр барилгын хууль нь 1 жил байгаад 1 жилийн одоо баталгаат хугацаа байна гэдэг энэ заалт бол замынхаа хуульд дагаад орж ирсэн. Тэгэхээр энийг бид хоорондоо ярьж байгаа ер нь 3 жил болгоё. Ер нь ажлын хэсгээс 2 жил гэсэн
хурал дээрээс санал гараад 3 жил болгож байгаа. Ер нь дээр үедээ ч 3 жил байсан. Тэгэхээр 3 жилийн хугацаанд тухайн барьсан компани энэ замынхаа чанарыг бол хариуцах эвдэрлэлтийн хариуцах ийм одоо нэлээд том хатуухан шиг ийм шаардлагыг оруулж ирж байгаа. Одоо үүнтэй одоо зам тавих тэр одоо тендер зарлагч гэдэг юм уу тэр одоо энэ харилцааг бас хуулинд яаж зохицуулсан байж жишээ. За мэдээж тендерийн асуудал бол худлаа хуулийнхаа дагуу бол ингээд явчихна. За тендерийг бол мэдээж одоо мэрэгжлийн төрийн байгууллагууд өөрсдөө зарлаад ингээд явдгаар бол явчихна. За гагцхүү тэрийг хэрэгжүүлж байгаа тухайн одоо тендер авсан аж ахуй нэгж хэрхэн хэрэгжүүлэх үү? За тэрийг хажуугаас нь хянаж байгаа хяналтын байгууллага гэж байж байгаа. Хяналтын байгууллага. Энэ хяналтын байгууллага нэг нь бол замаа ингээд урдхаа ингээд хийгээд технологийнхаа дагуу хийгээд явна. Технологийнхаа дагуу хийж байна уу гэдэг хяналтын байгууллага энийг хянаж байгаа. Тэгэхээр хяналтын байгууллага хэрэг сайн чанартай ажиллана. Тэр төвшөндөө энэ урдх хийж байгаа барилгын ажил бол сайн болох ёстой шүү дээ. Гүйцэтгэгч компани тийм болохоор 3 жилийн хугацаанд баталгаат хугацааны хариуцлагыг хяналтын байгууллага дээр сая өгч байгаа. Давхар хариуцуулж байгаа. Өөрөөр хэлбэл 3 жил энэ зам чанаргүй боллоо гэсэн тохиолдолд хянсан байгууллага дээр бас хариуцлага өгье. Урд нь бол ийм зүйл байгаагүй. Энэ бол хамгийн шинэлэг орж ирсэн зүйл. Тийм болохоор одоо хоёр субъект нь өөрөө бол нэг нь бол хийж яадаг, нөгөөдхийгээ хянж яадаг. Энэ хоёр хамтарч одоо 3 жилийн хугацааны хариуцлага, баталгаат хариуцлага бол даах хариуцах ийм л байдлаар. Найман зууны тэртэгээс нүүдэлж нарт тэнгэрийн дор түүхээрэн гайхуулж наран зүг тэмүүлсэн хөсөгтөн монголчууд бүгдээрээ хуйлаа дээдлцгээе. Хариуцлагыг чангатгсан гэдэг жишээлбэл яг яаж чангатгсан юм бол? Хэрвээ ямар нэгэн байдлаар бид технологи алдаад юм уу тийм тодорхой мөнгө хөрөнгө одоо хэмнэх байдлаар энд хандна гэдэг маань өөрөө технологийн алдаа гаргана гэсэн үг шүү дээ. Тийм тохиолдолд энэ хажуудлын хяналтын байгууллага бол заримдаа бол нүдэн аниж явцдаг тийм асуудал бас байдаг л да амьдрал дээр янз янз. Тийм болохоор хариуцлагыг бол хамтдаа өргүүлчихэж байгаа. Тэгэхээр 3 жилийн хугацаанд мэдээж гарсан алдаа дутагдал гэдэг юм гарсан одоо нөхөн төлбөрийг бол хамтдаа төлөөж явна гэсэн үг шүү дээ. Тэгэхээр ямар ч байгууллага бол сүүлд нь алдаа гаргачаа дахин ч одоо тэрэндээ шаталт үүсгээд ингэж явахыг бол бодохгүй ихнээсээ л гарах хэрэгтэй. Хэрвээ одоо бидний ярьдаг цүнх барьсан компани гэж ярьдаг шүү дээ. Одоо олон жил хийгээгүй, туршлагагүй, ямар нэгэн үрийн хаалгаар тендер тухайн үед аваад ингээд шинээр орж идэг ийм компаниуд байдаг. Тэднэрийн хувьд бол тендертэй ялахын тулд магадгүй үнэ бол хамгийн доотлоор нөхчдөг. Тэгэхээр энэ тендерийн хуулийнхаа дагуу хамгийн бага үнэ өгсөн компани ороод ирдэг. Хамгийн бага үнэ өгнө гэдэг маань тэндээс ямар нэгэн технологийн одоо тийм хэмнэлтийг гаргаад идэг. Өөрөөр хэлбэл 3 удаа эндвддэг байсан бол 3 удаа эндвдэхгүй ч байдаг юм уу. Дээдлийн чанартай байсан бол арай бага чанартай материалаар хэрэглэдэг ч юм уу. Тэгэхээр ашиг гаргахын тулд тэр технологи өөртөө одоо эвдэж гарч зөрчөөд орж иждэг байхгүй тавьчихдаг. Тэгээ энээс л хамгийн гол нь сэргийлж байгаа. Магадгүй 3 жилийн хугацаанд тэр гарсан төлбөрийг өөрөөр хэлбэл гарсан эвдэрлэлийг зайлшгүй тэр компаниар төлөвлөж явах. Төлсөн тохиолдолд мэдээж тэр компани бол дахиад шаталтанд ороод дахиж одоо энэ барилгын салбарт орсон шиг ороод явах хэрэгтэй болно. Эсвэл энэ барилгын салбараас замын барилгын салбараас бол уучлаарай би барахгүй мэн гэж явах. Ийм нөхцөл бий болно. Тэгэхээр энд одоо өнөөдөр ажиллаж байгаа олон жил ажиллаж байгаа энэ компаниуд улам үйл ажиллагаа чанаржуулаад энэ салбар дээр орж байгаа барилгын компаниудын чанар бол улам сайжраж явах бол ийм үе таалга нэгдэх хэрэгтэй. Энэ зам тавих өртөг ер нь энэ харилцан адилгүй байдаг. Одоо нэг жишээг үн одоо энэ тогтоох асуудлаас хуулинд тусгагдсан уу? Ялангуяа сүүлийн 4 жил 5 жилийн хугацаанд энэ асуудал яригдлаа. Нэг газар 1 км замыг 400 саяар тавих, 500 саяар тавих байтал 1 тэрбум гаргаад тавьсан гэж одоо сүүлийн үеч улсын хурал дээр бараг өчнөө асуудал болж яригдлаа. Тэгэхээр анханасаа энд ямар хэмжээний зам тавих уу гэдгийг төрийн байгууллага өөрсдөө стандартаа өгөөд би түрүүсээ стандарт өгөөд захиалга өгч байгаа. За энэ захиалга өгөхөөр энэ зургийг нь бол зургийн байгууллага хийнэ. Зургийн байгууллага. Энд бол ийм байх юм байна. Магадгүй доороо хаттай байсан бол энэ хатыг одоо нураахын тулд хөрөнгө зардал илүүл гарна. За доороо намагтай байх юм бол энэ намгийг одоо хатаахын тулд өшөө их одоо газар шороны ажил өшөө хийгдэж байд юм уу. Ингээд газрын одоо нөхцөл байдлаасаа шалтгаалаад энэ замын өртөг ондоо болдог.
Тийм болохоор сая бол улсын их хурал дээр гарч ирж байна. Нэг хэмжээний өртгийг ингээд тодорхойлч. Одоо бараг л жил зүүн тийш явбал нэг тийм өртөгтэй, баруун тийшээ тийм өртөгтэй, уул хавтаа бол тийм өртөгтэй ч гэдэг юм. Ингэж гаргая гэж юм л үгүй ингэж бас болохгүй. Газар орон нутаг чинь хевлийтэй байж байна. Магадгүй уул даваа хатаа байж байна. Магадгүй талаар давж байна. Магадгүй тэнд одоо намаг шалбаак байж байна. Тэгэхээр тэр болгонд нь өөрийнх нь одоо тохирсон зургийг л энэ зургийн байгууллагад хийх хэрэгтэй. Нэгдүгээр бид нар бол энэ төрийн байгууллага буюу яам одоо тамгын газрууд бол тэр газрын зургийг зөв хийсэн байна уу гэдэг дээр хяналт хийх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл зургийн байгууллага зөв зураг гаргасан байна уу, өртгийн зөв тооцсон байна уу гэдгийг л хянах хэрэгтэй. Нэгдүгээр. Хоёрдугаар тэр хяналт технологи гаргасан технологи гэхэд зураг дараагийн барилгын компанид нь өгнө. Зөвхөн яг энэ технологийн дагуу та нар хийнэ гэдэг. Тэгээд энээсээ шалтгаалаад энэ газар орны байдлаасаа шалтгаалаад зам болгон өөрийн онцлогтой байж байгаа. Дээрээс нь магадгүй ер нь замыг бол тодорхойлохдоо эрчмээр нь тодорхойлж байгаа. Дээгүүр нь явж байгаа тээврийн хэрэгслийн одоо эрчим нь хэрэг байна. За магадгүй зүгээр зах хязгаар газар бол цөөх машин явна шүү дээ. За хот руу ороод ирэхээр маш их машин явна. За магадгүй уул уурхаатай газар бол тэнд хүн даацсан машинууд явна. Тэгэхээр тэр явж байгаа эрчим, дээгүүр нь явж байгаа машины тоо, за ямар хэмжээний хүн даацсан машинууд байна. Эндээсээ шалтгаалаад энэ газар бол ийм хэмжээний зузаантай ийм одоо даацтай зам байх хэрэгтэй. Тэгэхээр нөгөө даацсан ихцээд ирэх юм бол зам үнэтэл болно. За бага машин явдаг газар бол нэг 2 одоогийн явж байгаа 5 см-ээр явах очиход бол энэ бол хангалттай юм. Ер нь олон улсын зээл тусламжууд бид нар маш их зам барьсан шүү дээ. Аз хөгжлийн банкны, за Дэлхийн банкны тусал хөтөлбөрүүдээр олон хэмжээний зам барьсан. Энэ зам маань үндсэндээ бол нэг Монгол орноо Улаанбаатартайгаа холбож байгаа энэ том замын голын нь бол дандаа зээл тусламжаар барьж байгаа. Урт хугацааны зээл тусламж. Тэр олон улсын байгууллага юу шаарддаг гэхээр энэ эрчимд үнэхээр эдийн засгийн ашигтай зам юм уу үгүй юм уу гэдгээд эхлээд тодорхойлгож байгаа. Монгол улсын ийм өргөн уудам нутагтай газар энэ эрчим бол ашигтай байдал нь бол тодорхойлогддог. Яг тэгэхээр та мэдж байгаа одоо жишээ нь ийшгээ Баянгороос цаашаа гараад явхад бол улмал машин цориул явчих шээ. Цаашаа юу Баян үлгийн хүртэл. Тэгэхээр тийшээгээ бол нэгэн тал одоо Монгол улсын засгийн газар ард иргэдийнхээ эдийн засгийн одоо юу чадварыг сайжруулах, ард иргэдтэй замыг хүргэх, эдийн засагт одоо өгөр өгөөжтэй болгох гэдэг үүднээсээ бол тийшээгээ өссөн үсээгөө зам тавихаас өөр арга байхгүй. Тийм болохоор яг энэ олон улсын стандарт таарсан эрчимийн тооцоолоод инхээр тэр цаашаа явж байгаа зам бол ашиггүй зам болоо явчихдаг. Наанд байж байгаа зам бол ашигтай болж ирдэг. Тэгэхээр энэний балансыг бариулж тэр олон улсын байгууллагууд бид нар саналын тавьж ийж энэ бол иргэдийн төлөө хийж байгаа ажил, улс орны эрх ашигын төлөө хийж байгаа ажил гэдэг нь бол нэлийн дээрээ бол нэлээд тийм одоо яриа хэлцэл болж бид нар авдаг юм байсан. Тийм болохоор энэ замын эдийн засгийн ач холбогдлоор нөгөөжөр нь тэр юу гаргадаг болохоор тодорхойлж гаргадаг болохоор замыг бол нэг хэлбэрээр юу аж болохгүй. Дээрээс нь бас нэг зүйл хэлгээд янз янзын өртөгтэй зам гараад байна тийм гэж байгаа. Тийм үү? Янз янзын өртөгтэй. За магадгүй Улаанбаатар хотод тавьж байгаа зам бол дагсан дэд үтсүүд нь бол маш их олон болчиход байгаа шүү дээ. Тэгэхээр зүгээр харахад бол тэр нөгөө нэг Орсын дэд үтсүүд, тэр борооны ус явдаг шугам, шуудуу эдэргээл ингээд хажуугаар нь явж байгаа одоо дэд үтээс эрчим хүч одоо гэлтүүлэгч гэдэг юм уу тийм. Инхээр зарим зам нь бол харилцаа ондог болоод байгаа шүү. Нөгөө талаас бол бас магадгүй төрийн байгууллагууд хяналт багтаагаар өнгөрсөн жилүүдэд бол маш их одоо өмтэй замууд хийгдэлэгдэх шүүмжил бол их гарсан шүү дээ. Одоо энэ барих ашиглах шилжүүлэхтэй холбоотой асуудлаас бас яаж идэг? За ерөнхийдөө бол барих ашиглах шилжүүлэх бол биднэрт бол энэ хуулиар бол нээлттэй. Гагцхүү энэ маань юунаас шалтгаалав гэхээр бид энэ концессийн гэрээ гэдэг юм чинь одоо нэг 5-6 жилийн өмнөөс эхэлж гаргаж ирсэн шүү дээ. Энд ерөнхийдөө эдийн засаг маань бол гайгүй болцоотой байх үед төсөвдөө суулгахаас гадна одоо чинь хөгжлийн банк ч гэдэг юм уу тийм ийм одоо эдийн засгийн одоо юугаар боломжийг ашиглаад тэгээд хин нэгэн одоо зам тавих болцоотой бол тэр замыг тавиулчих. Тэгээд эдийн засгийн нэг 3-4 жилийн хугацаанд концессийнхаа юугаар бариулаад явчих гэсэн ийм зүйл гарсан. Нөгөөдхөө ашиглаад одоо бидний нэг төлбөр хураахыг хийж байна тийм төлбөр хураагаад ашиглаад ингээд буцаа замаа бол өртгийн авсны дараа бол улсад шилжүүлээд өгчий гэдэг зүйл бол нээлттэй. Гагцхүү яг өнөөдөр бол энэгээр орж иж байгаа компани бол алга байна.
За нэг хэсэг бол гадаадын компаниуд нэлийн бас хийж ярьж одоо саналууд тавьж байсан. Тэгэл орж иж байгаа нь бол алга байна. А түүнсээс нээлт юм хоёр. Бид иргэн таны амар амгалан сахиулж хуулийн хүрээнд үйл ажиллагаа явуулдаг. Иргэнээ үнэлээ, хуулиа дээдлээ. Амар тайван амьдралын төлөө хамтдаа. Одоо энэ концесс чинь бас их маргаан дагуулад байдаг. Нэг концессор зам тавьчаа тэр нь ингээ 2 3 жил болвол ашиглалтанд ордогчгүй. Тэгэл жил болгон төсөв төртгөө нэмэгдүүлээл тэгээд дараад нь хэд дахин нугалж авдаг, улсаас нөхөж авдаг гэсэн тийм шүүмжлэлүүд их гараад идэг. Тэр замын зураг хийж байгаа байгууллагууд эн чинь их усрын зургасаа л орж ирж штэ. Тэгэхээр тэр зураг хийж байгаа байгууллагуудтайгаа хуулж гин гэж бас үзэж байгаа. Яг тэр өртгийг нэмж орж иж. А нэгэн зураг хийсэн байгууллага ингээд ороод ирсэн байхад бол энийг бол бас төрийн байгууллага авахаас өөр авахгүй. Тэгэхээр зураг хийхдээ тэнд тодорхой хэмжээний үнэлгээнүүдийг нэмээд үнэтэй болгож орж иж гин гэж. Тэгэхээр энийг хийдэг экспертийн байгууллагууд бас байж байгаа. Юу хяндаг. Тэгээ энэ байгууллагуудын хоорондын уялдаа холбоо байхгүй хоорондын бие биенийг хянах систем нь хатуу биш тэр л одоо энэ замын алдаа гарч иж байгаа гэдэг шүү дээ. Нөгөөдөөгөр яг концессийн хувьд бол стандартын хувьд бол адилхан зам бол нэгдүгürt бол баригдаж байгаа. За хоёрдугаар зөвхөн концесс эдийн засгтайгаа холбоотой шүү дээ. Эдийн засаг бид нар гайгүй шиг байвал хинэгэн орж иж байгаа компани саналыг бол аваад концессыг нүүрхэн хөрөнгөөр хийлгүүлээд тэгээ бид бол дараа нь өртгийг нөх болцоод та. Тэндээс орж иж байгаа гэрээг нь л бид нар сайн дүгнэх ёстой. Үнэтэй орж ирж байна. Үнэтэй орж иж байна. Одоо сая бид нар сүүлийн хэдэн концессийн гэрээнүүд дээр үнийн нэлээд буулгалаа шүү дээ. Яг бодит үнийг гаргаж ирээд тэндээс нь танай компани 3 жилийн хугацаанд мөнгөний чинь өгнө төр өгнө гэж байгаа бол 3 жилийн хугацаанд магадгүй банкных нь орж одоо зээлээр авж байгаа мэдээж 10-аас аваад хийчихнэ гэж яг тодорхой хэмжээний банкны системээр л орж иж байгаа мөнгө шүү дээ. Тэгэхээр банкных нь эргэлтийнх нь хүүн хэд байх юм? Хэдийн хэмжээний банкыг цаашаа хүү өгөх юм. За хэдийн хэмжээний ашгийг танаахан байгуулга олох юм гэдэг юм дээр бас экспертиз гаргаж үзчихээж түнгийг гаргахгүй бол зөвхөн хин нэгэн барь гэсэн хүний аманд нь ороод заа гэж хийгээд иж болохгүй юм байна. Одоо яг энэ стандарт гэдэг зүйлийг чи яг жинхэнэ утгаар нь нэвтрүүлэх асуудлыг энэ хуулиндаа яаж туссан юм бол? Монгол улсад замын тухай стандарт энэ 2003 оноос ахуулаад 2002-2003-2004 онуудад бол маш их хэмжээний стандартын өөрчлөлтүүдийг хийж ирсэн. За энэ дээр олон улсын бид түрүүнээс Азийн хөгжлийн банк, Дэлхийн банкнаас өчнө олон юм зээл тусламжийг авч иж бид нар энэ их олон километр замуудыг тавьсан. Ингээд тавихад тэр компани юунууд чинь банкнууд чинь өөрсдийнхээ шаардлагыг тавьж байгаа. Биднээс авсан зээлээ та нар зүгээр нэг зам гээд нэг юм нааж хаяад тэгээд ингээд газарт булаад хайчихгүй тулд та нар яг ямар хэмжээний зам барих гэдэг стандартаа сайжруулах гэж. Тэрийг чи үзье. За мэдээж өгж байгаа хүн зүгээр мөнгө өгчихгүй тулд яг юунд хэрэгжүүлэх юм бэ гэдгийг хяналтанд тавьж шít. Тэгэхээр энэ хүрээндээ бол стандартаа бид нэр сайжруулсан. Өөрөөр хэлбэл тэр хүмүүсийн шаардлагаар тэр зээл өгж байгаа байгууллагын шаардлага өөрчилсөн. Аргагүй. Зөв. Энээс хойш бол стандартандаа бол бид нар яг өөрчлөлт хийгээд явж байгаа. Өнөөдөр Монгол улсад байгаа замын стандартууд бол гологдохгүй. Хийх ёстой юм хийцэн. Зохих журмын олон улсын стандартын дагуу замнуудын хэмжээнд байгаа. Орон нутгад гарч байгаа тэр замын эвдэрлийг одоо тэр засах нөхөх тэр одоо төрийн өмчт компаниуд гэж байдаг зам арчилтын компаниуд. Тэдгээр нь бас ингээд жилийн тэр төсөв хөрөнгө нь ингээд хүрэлцдэггүй. Тэгээд ер нь зам ашигласны төлбөр нь ч бараг ингээд 100% орж ирдэггүй гэсний шүүмжлүүд гараад идэг л та. Тэгэхээр постууд дээр бас постуудын асуудлыг бас яаж шийдэж байгаа. Тэгэхээр үндсэндээ одоо бид нэг 2000 нэлийн гарантай зам ингээд тавьчихвал одоо хийж байгаа замууд дээр нийлээд нэг 2000 гаруй километр зам тавьчихвал үндсэндээ Монгол улсын энэ үндсэн сүлжээ бол одоо Дардан замаар холбогдох юм. Өөрөөр хэлбэл 21 аймаг энэ хотууд манд хоорондоо холбогдчихно гэсэн үг. За одоо бид нарт хамгийн түрүүнд тавьж байгаа зам бол ер нь бол замуудаа бол нэлээд тавьчлаа шүү дээ. Азгаар нутгууд руу нэр нь орчлоо. Одоо тавьж байгаа гол юу бол тавьсан замаа арчлахад дээр байна. Тавьсан зам арчлал. Ер нь тэг олон улсын стандарт тэр ер нь бол шаардлага бол тэр ерөөсөө бид тавьчаад эргэж харах замаа эргэж харахгүй хайчаад байгаа болохоос энийг чинь арчилж явах хэрэгтэй.
Бид өнөөдөр энэ байгаа өнөөдрийн тавьсан энэ замынхаа хүрээнд арчлал хийхэд бол нэг 55 орчим тэрбум төгрөгийн шаардлага байна улсын хэмжээнд. За таны ярьдаг тэр автозам арчилтын компани гэж байгаа шүү дээ. За компаниуд. Тэр компаниуд дээр бол энэ 50 гаруй тэрбум төгрөг бол ингээд хойрлогдол очиход бол яг ямар ч хэмжээнд нэг юугаа арчилтаа бол хийгээд явах юм. Гэтэл одоо өнөөдөр энэ зам арчилтын чинь мөнгө чинь өөрөө хөрцөхгүй болчиход. Ийшээгээ мөнгө тавихгүй болчиход. 2012 онд намайг одоо төрийн нарийн бичгийн дарга ажиллаа өгж яхад 17 тэрбум төгрөг тавигдчихсэн зам арчил дээр. Бид энийгээ баг байна гэдэг байсан. Одоо өнөөдөр 2017 онд 10 тэрбум төгрөг тавьсан. Харин ч энэ хугацаанд бол 2000 гаруй километр зам илүү тавьчихад байгаа шүү дээ. Гэтэл зам арчилтын мөнгө нь харин бүр 10 тэрбумд ингээд орчод байгаа. Тэгэхээр бид бол сая энэ хуулинд бол автоврын хэрэгслийн онцгой албан татвараас 20 хүртэлх хувийн нь бол 20-оос доошгүй хувийн нь бол энэ зөвхөн зам арчилтан дээр тавья гэсэн юм юу гэсэн. Заалт оруулж гэсэн. Энэ дээр бол бас гишүүд маань нэлээ бас янз янзын саналууд орж исэн. Гэхдээ батлагдсан. Гэхдээ ямар ч байсан энэ зам арчилтан дээр бид нар нэлээд мөнгө төгрөгд бол тавихгүй болохгүй. Жоохон л хагарал үүсээ, жоохон л одоо манайх чи эрсдэл суур юмсалтай хагаралууд бол ер нь бас тэргүүгээр хийх юу бол бас хүндрэлтэй л дээ. Зарим нэг юм хагаралууд бол гарч идэг. Жоохон хагарал гарч идэг. Тэр жоохон хагарал чинь нэг мэтгэд том нөх болж идэг. Тийшээ нус орж идэг. Тийм болохоор тэр энэ одоо наад цам одоо нөө гагнах гэж ярьдаг. Тэгээд засвар масруудыг хийх гэдэргээд үргэлжийн тэн дээр ч бас нэг тийм юунууд засваруудыг бол хийж явах шаардлагатай байдаг. Одоо нийслэлийн авцам, тусгай зориулалтын авцам гэсэн шинэ ангиллуудыг бас нэмж оруулсан гэсэн. Үүнийг бас та дэлгэрүүлж ярихгүй. Нийслэлийн авцам гэж одоо ер нь бас зөвөр ойлголт буруу явж байгаа шиг байна л да. Би дөрөв хэлжсэн нийслэлийн авцам гэж бол бас байх ёсгүй маа. Одоо жишээ нь энэ төв гудамжаар явдаг зам бол миний түрүүний хэлдгээр бол олон машин явдаг болохоор арай хүчтэйгдсэн зам байх хэрэгтэй. Цаашаага 5 шараас цаашаа гараад ингэж явах юм бол арай бага машин явдаг гэдгээрээ бага байх хэрэгтэй. Ийшээгээ одоо юу гэдэг толгойтлоо зам салаад явуучвал тэн чинь бас л эрчим багсан шүү, төлөвний эрчим багсан. Тэгэхээр тэр арай юутаач байх юм уу? Цаашаага бүр хашаа өсөж явах юм бол өшөөж бас тийм даац багтаа замч байдаг юм. Ингээд эн чинь адилхан нийслэл шүү дээ. Тэгэхээр нийслэлийн аль цэг дээр илүү их одоо ачаалттай байна. Тэр бол бүр тийм хүчтэйгдсэн байгаад аль цэг дээр нийслэлийн одоо захын хорооллууд адилхан нийслэл. Захын хорооллууд дээр очиход бол тэнд эрчим багасаад ирнэ, ачаал багасаад ирнэ. Тэнд бол бас арай бага ачаалтай даах хэмжээний стандарт бий болгоод ингээд явах хэрэгтэй. Энийг ингэж л ойлгох хэрэгтэй. Түүнээс нийслэл тэдний дөрөвний тем зам байна гэдэг хичвэл тэр өдөртөө нэг 10 машин өнгөрдөг газар зам байх шаардлагатай. Адилхан зам байх шаардлагатай. Гэсэн мөртлөөрөө нэг 10 машин өнгөрдөг газар бол тэр хэмжээний л замыг тавихгүй бол тийшээ тийм үнэтэй зам, нийслэлийн зам гэдгээр үнэтэй зам тавьж болохгүй шүү дээ. Энэ бол эдийн засгийн асуудал байдаг. Нөгөө тэр тусгай зориултын зам гэж энэ одоо жишээ манад бол энэ уулуурхад дагсан газруудад, аймагуудад бол тусгай зориултын замууд бол нэлээд байгаа. За энд бол одоо жишээ нүүрсцөө тээвэрлж байна. Оюутлогын тэр бүтээгдэхүүн юм тээвэрлж байна. За энэ газруудад бол нэлээд хүчтэйгсэн тийм замуудыг бол тавих шаардлагатай. Хоёрдугаар энэ тусгай зориултын зам гэдэг маань тэнд тусгай зориултын тээврийн хэрэгс нь явж явах ёстой. Тэрний хажуугаар мотоциклтай хүн таквад байдгүй, тэрний хажуугаар жижиг тэрэг таквад байдгүй, аваар осолгүй байх ёстой гэдгээр нь тэнд бол тусгай зориултын тээврийн хэрэгсэнд явах ёстой ийм замууд байж байдаг. Одоо бид жишээ нь уулуурхатай холбоотой юу урагшаага нүүрс тээвэрлж байгаа замуудыг бас ярьж байгаа шүү дээ. Тэнд бол бас тавьсан нийт хэдэн жилийн өмнө одоо засмал дам бий болгосон. За тэнд гарч байгаа одоо алдаа дутагдал гэхээр зөвхөн нэг талдаа бол бид нар тусгай зориултын зам гэдэг нь бол гаргаж ирсэн. Гэтэл орон нутгийн хүмүүс бас тэргээр чинь явах шаардлагатай болдог шүү. Тэгээд аваар осол гарч идэг. Тэр том хүн даацсан машины дэрэгдүр мотоциклтэй хүн таквад ээж болохгүй шүү дээ. Магадгүй зүгээр хурдхан шиг хурдтай явбал цалхимт нь хажууд ишээ унахыг үгүйсэхгүй шүү дээ. Тийм болохоор тусгай зориултын зам гэдэг бол жинхэнэ утгаараа бол зөвхөн ямар даацын ямар одоо бүтээгдэхүүн тээвэрлж байгаа ямар тээвэрлэлт хийх тэрэнд нь зориулсан замууд байж хэвчээ.
замыг дагсан тэр нөө тусгаад юу тэмдэглэгээнүүд гэж үүдэг шүү дээ. Тэрний бас стандартыг бас нэлээд яригдадсан. Тэр талаас. За тэмдэглээн дээр бол бид бас нэлээд одоо шаардлагуудыг тавьж өгсөн. Ер нь бол бидний тэмдэглэгээ бол тавих стандартын дагуу бол тавигдж байгаа. Ер нь бол за тэн дээр бол тодорхой талын тэмдэглэгээ бол бас хийж өгсөн. За хоёрдугаар тэмдэглэгээ тавьчаад нөгөөх нь алга болчдөг, дутцдаг. За магадгүй эдийн засгийнхаа шаардлагаар бол 5 тэмдэглэгээ тавих хэрэгтэй байтал 2-ыг 3-ыг тавиад ингээд анх зурган дээрээ бол ингээд бас хэмнэлт хийгээд өгчдөг ийм талууд байдаг. Тэгэхээр энэ дээр бас тэр анхныхаа зургийг хийх асуудал дээр нь нэлийн шаардлагуудыг тавья гэсэн ийм л зүйлүүд байж байгаа. Өөрөөр хэлбэл бүтэн тэмдэглэгийг нь хийж явах хэрэгтэй. Одоо бид нар Орос руу гараад явхад бол Оросын зам их олон тэмдэглэгийг тавьдаг байдаг шүү дээ. Тэр тэмдэглэгээнүүдийг бол зөвхөн эдийн засгийн хувьд бол бид нар зарим нь бол зурган дээр тусахгүй бид нар явчихдаг нэг тал бий. Тийм болохоор тэрэн дээр бүтэн тусгаж явуулдаг. Авар ослог байх талаас нь нэлээ хяналттай байдаг талаас байна. Нөгөөтэйгөө тэмдэглэгээ гэдэг маань тэгээд бас манай яг хөрсөн дээр буугаад ирэхээр чанаргүй хийгдэх асуудлууд байдаг. Нөгөөтэйгөө тэгээд бас ийм зогсоол хурдны хязгаарлалтай ийм тэмдэг маань айлын буузны жигнэр болцсон байна гэдэг гэж хүртэл бид нарт бас нэг онгой ярьд юм бол та тийм. Тэр утгаасаа бол аль аль талаасаа бид нар энэ хяналтын асуудлуудыг бид нар их тавих хэрэгтэй. Төрийн байгууллагад байгаа дээрээс нь төрийн зохион төв байгууллага тээврийн яам, зам тээврийн яам буюу энэний дэргэд байгаа тэр байгууллагын эрхүүрийг нь нэлээд оруулж ирсэн. Тий. Монгол улсын иргэн бий иргэн таач бас Монгол төрөө хүндэтгэж хуйлаад эдэлж амьдарцгаая. За ингээ бидний урилгыг хүлээн авч ярилцсан танд баярлалаа. Таны цаашдын ажил үйлсэнд өндөр амжилт хүсье. За баярлалаа. Хүмүүжигчдийн улсын хурлын тамгын газрын хэвлэл мэдээлэл олон нийтэд харилцах хэлцээс бэлтгэн өргөдөг улсын хурлын гишүүнтэй ярилцах цаг нэвтрүүлэг энэ үрээд өндөрлөж байна. Анхаарлаа хандуулан үзсэн үзэгч танд баярлалаа.